намайг мөнхөтийн үнэр жалгадаг. Яг одоо Солонгос улсад улс төрийн докторантураар суралцж байгаа. Магистраа бичиж байгаа дипломын ажил үзэж байгаа докторантур байна. Тэгээд бас Солонгост өөрийн бас бизнесийг эхлүүлээд 4 жилдээ бас явж байгаа. Бизнес вүмэн гэж бас танилцуулж болох юм байна. За би ч одоо 16 оны 2 сард хамгийн анх Солонгост хөл тавьсан бишээ. Суралцахаар хамгийн анх ирж ирсэн. Тэрнээс хойш яг одоо бүтэн 6 жил 7 дахь жил рүү орох гэж байна. Бүтэн 6 жил болсон байна да. Магистрийн дипломын ажил Чингис хааны итгэлцэл тулгуурласан удирдлагын ухаан гэдэг сэдвээр бол дипломын ажил бичиж хамгаалсан байдгийн. Одоо би зөвхөн энэ хүний лекцийг англи хэл дээр одоо Чингис хааны лидершипийг англи хэл дээр лекц тавиал дэлхийгээр явахад хангалттай би баг хоолоо олчих юм байна гэдэг мессежийг бол өөрийнхөө магистрийн дипломын бичгтээ бол авч ирсэн. Яг бизнес хийсэн эхлүүлсэн 19 сараас хойших одоо үе маань бол одоо хүний газар эхлүүлж штэ би чинь. Энэ үед бол хүний харилцаа хамгийн хэцүү байлгадаг хүнийг. Тэгээд аав ээжээ сана гэдэг их хэцүү. Хамгийн хэцүү зүйл нь аав ээжээ санах. Ахаад өр хүүхдүүдээс хол байхаар өр хүүхдүүдээс сана гэдэг бол бас нэг хэцүү, тийм. Санах өөрөө нэг хэцүү юм шиг байгаа юм. Тэгээд энэ болгонд өөртөө хүч өгдөг зүйл бол окей. Ирүүл байна. Ирүүл байхад л окей. Би ирээдүйн өөрийнхөө аав ээжийн төлөө, өөр хүүхдүүдийн төлөө өнөөдөр яг энд байгаа цагийг чадлаараа өөртөө болохоор их хүүхдүүдийн ирээдүйн төлөө, аав ээжийн амар тайван тэр одоо амьдралын төлөө өнөөдөр би зовход бол зүгээр л гэж боддоо шүү дээ. За миний төрсөн нутаг манай аав ээж Дорн амир хүмүүс. Манай аав Дорндын цагаан уусан юм. Ээж нь Дорндын Баяндан сумын. Би ч өөрөө Дорндын төвд чав алцахад төрсэн юм байна. Тэгээд Дорнод нутагт төрөөд одоо бага насаараа хинтэй амир манах шилжээд уугуулн Дорнод амир болоод онгон нутаг маань хинтэй болоод суугуул нь Улаанбаатар байдаг. Эсийн одоо тэгээд суугуул нь Солонгос улцан явж байгаа. Миний нэг баримтлагдаг зарчим гэх юм. Хүн өөрийн төрсөн уул, уус, их орон, газар, шорондоо үргэлж, өргөлж, одоо залбирч чадах юм бол тэр зүг дандаа сүү өргөж явах ёстой гэж боддог. Тэр хэмжээгээр хүн одоо уул усны буян заяа бас төшиж өгдөг гэдэг үгэнд итгэдэг штэ. Тэгээд ер нь хүн яг Монгол газартаа байхаар яг Монголын тухай хүн чинь өөрөө мэддэг юм байна лээ. Тэгээд хүний газар ирээд хилэндээс алхаж үзэхээр хүний газарт удаан байж үзэхээр хүнд эх орны талаар, эх орон төслийн талаар тийм нэг зүйл бүр гүнзгий суудаг юм шиг байна. Бат гүнзгий сууж өгдөг. Бид нэр дэлхийг байлдан дагуулсан дэлхийн 1000 жилд хамгийн гайхалтай удирдагчийг төрүүлж чадсан улсын хүмүүс байгаа байхгүй. Тэгээд бидний генэнд нэг тийм цуснд байгаа. Тэгээд төрөлхийн удирдагч шинж төрөлхийн тийм нэг юм ирэмгий дайчин зүйл байгаад байдаг байхгүй Монгол хүнээр. Ингээд хараад ахаар олон монголчууд уулзаал яваад ахаар. Тэгэхээр тэрийг бид нар яг одоо зөв асаах хэрэгтэй. Маш гоё зөв хөтлөх хэрэгтэй юм байна л да. Тэгээд суралцах хэрэгтэй, хөгжих хэрэгтэй. Өөр арга байхгүй те энийг хөгжүүлэхэд бол тэгээд Монгол хүн өөрөө Монголын бахархал гэж хэлмээр байдаг. Монгол хүн та өөрөө Монголын бахархал. Тэрэндээ итгэх ёстой. Тэгвэл би Монголын бахархал байхад би юу хийх ёстой вэ гэдгээ бас дандаа өөртөө бодож явах ёстой юм шиг байдаг шүү дээ. Тэгээ одоо миний бодлохоор өөртөө тавьдаг үүрэг даалгавар гэх юм уу? Хин ч харсан өнөрч болооч Монгол хүн нэрээ бодоорой. Усынхаа нэрийг бодоорой. Намайг зөвхөн өнөрч мөнхөтийн өнөрч алга биш. Одоо энэ болохоор ерөөсөл Монгол хүн гэдгийг хараад байгаа байхгүй. Тэгэхээр хариуцлага маш их байдаг. Гайхууландаа, үзүүлэндээ гэж төгсөж байгаа да. За Солонгост байгаа монголчуудын хувьд бол миний одоо боддог бодол
би ч өөрөө Солонгост байгаа. Тэр утгаараа мэдээж Монголоос энд хэдлийн чандад гараад те явж байгаа хүмүүсийн хувьд бол үнэхээр өөртөө бас нэгэн том эргэлтийг хийсэн хүмүүс байдаг. Мундаг гахалтай дачин те тэнд бол ярих юм байхгүй. Харин энд ирээд нэлээд утгаараа одоо ах дүү нэрээс бол аав ээжээсээ холбомж ингэ байгаад тэгэхээр яг ажил хийх төрсөн одоо ажлын нөгөө багц шиг болчдөг. Өөрсдийн ажлын багц гэдэг өглөө гараад орой ямар ч тийм өөрийгөө хөгжүүлэх цаггүйгээр энд байгаад байдаг үнэхээр харамсалтай санагддیں۔ Гэхдээ өөрийгөө хөгжүүлж байгаа хүмүүс ч байгаа. Гэхдээ маас нь ерөөсөө ажил хийгээл мөнгө авч лээвэл би болж ийн гэж боддог хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд эрүүл мэндэд огт анхаардаггүй. Одоо миний хийдэг бизнес өөрөө эрүүл мэнд тулгуурласан, гоо сайхан тулгуурласан тий зөв хэрэглэг яаж яг тариулчих юмсан гэсэн мессежийг өгөх хичээдэг бизнес байхгүй юу. Тэнгүүд нэг витамин яагаад витамин уух ёстойгоо мэдэхгүй, эрүүл мэндэд юунд анхаарах ёстойгоо мэдэхгүй ажиллаж агаад дараа нь эргээд тэр олсон мөнгөө бие утасныхаа дараа тэр өвдсөн өвдөлттэй эдэхин тул тэр мөнгө бүгдийг зараад дуусгаж байгаа хүмүүс бай. Тэгэхээр мундаг. Гэхдээ яг энэ тал дээр бид нэр өвдөхөөс өмнө өөрсдөө хайрлах сураарай. Солонгос ялангуяа хүний газар байгаа монголчууд нэ. Та өөрийгөө хайрлахгүй бол хэн ч таныг хайрлахгүй те бид нар чинь ингээл нэгээр тэнд байгаа учраас бие удараа өвдөхөөс өмнө эрүүл байхад суралцаарай л гэж хэлмээр байна. За хоёлаа энэ Солонгосын Сөүл хотын төвд байрладаг. Ангу тийм хуучны тосгонд байна тий. Явж байна тий. Манайхаар бол манай төв хотод Улаанбаатарын төвд байрладаг одоо гандангийн дэнжээр явж ирсэн шүү дээ. Яг энэ одоо Солонгос чинь нөгөө бааран дээр үстэй эртний тасган ер нь эртний уламжлалт байсан сүрлэн дээртэй бааран дээртэй гэдэг хоёрын заваад байгаа шүү. Тэгээ бааран дээртэй башин яг уламжлалт одоо эртний хаус нэг гэх юм уу. Гой газар гой бичлэг хийж байгаа баярлалаа. Тэг ингээд харахаар бас ингээд гой санагдчихэв те манай ингээд бид нар бас ингээд эртний өөрсдийнхөө үндэсний уламжлалт юм аа ингээд хадгалаад аваад үлдэх боломж бас биднэрт ингээд байна гэсэн юм бодол ирэхгүй ингээд төрчин те биднэрт. Тэр хизээ буцхаад одоо юм байлаар тодорхойлоогүй байгаа. Тэгээд очиход бол мэдээж Монголоо өссөн, төрсөн, тэ ажилласан, амьдарч байсан эргээ очиод бол очиход бол арга яаж игээл болчихно. Одоо яг хийж байгаа бизнес маань ч байна болчихно гэж боддог шүү дээ. Монгол очихдоо бол айцтай байдаггүй. Тэгээд энэ бол хүүхдүүд байна өсгөх хамгийн таатай орчин одоо байгаасаа гэдэгт одоо санаа зовдөг бол тийм байна. Тэгээд болно доо. Очоод их хөвгнийхээ үйлчлэл бас бид нар хөв нэмрээ оруулах ёстой хүмүүсийн нэг. Үнэхээр яг одоогийн байдлаар бол манай Монголоос олон залуучууд олон гадаад руу гарч тэг гадаад руу яаж иж байгаа Солонгос ирэх гэсэн одоо залуучууд зөндөө штэ. Зөвхөн одоо банкнд ажилладаг эмч нар Монголын сэхэтэр бүгд наашаа ирэх гэж зорж байгааг одоо харж л байна л да. Бидний нүд дээр ил байгаа байна. Тэгвэл окей ирээд бид нар ахаас сураад хөгжөөд ахаад нэг өөр төвшинтэй хөгжснийхаа дараа эргээд бид нар Монголоо зорьдог, эх орноо хөгжүүлэх гэж одоо зорьдог байж чадах юм бол одоо эн чинь яг бидний эх орондоо хийж байгаа хөрөнгө оруулалт авчиж байгаа байхгүй юу? Магадгүй та өөрийгөө хөгжсөн окей одоо боллоо гэж бодвол эргээд эх орондоо очиод өөрийнхөө хүчийг бас эх орондоо өргөх нь залуус бидний нэгэн үүрэг бас даалгавар байхаа дандаа өөдрөг, дандаа эерэг, дандаа болно, дандаа бие чадна болгоно гэсэн өөдрөг тэмүүлтэй байгаарай гэж хүмүүст хэлмээр байна. Монгол залуучууд минь маш сайн суралцаарай, үргэлж сураарай, ном уншаарай, дахиад цэнэглээрэй. Энэ бол бидний цаашаа явах арга зам гэх юм уу. Тэгээд дэлхийн залуучууд өндөр гахалтай өгч чинь. Тэгээд бидний юу гараад утах юм? Бид нар ч гэсэн зэрэгцээ датлах хэрэгтэй гэдэг л майндыг өөртөө байлгах хэрэгтэй доо. Өнөө жаал өөртөө өгдөг мессежүүдэд энд ингээд ярьж байна. Тэгээд та бүхэнд маань
Хэрэгтэйг нь аваад тий хэрэггүйг нь окей чихний хажуугаар өнгөрүүлээд аваасаа да окей баярлалаа бүгдэнд нь амжилт хүсье.